Aiorto zircesar Намуухан улаахан цэцгөөж Sally called, she got too old. She said it's a boy. Эрхэм үзэгч та бүхнийхээ орой амгалан айлтгаж ретро аккорд нэвтрүүлгийн шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт гэрэл хамтлагийн уран бүтээлчд оролцож байна. Миний зүүн гар талд та бүхний сайн танил цагдаагийн орондоо Батболд. За мөн Батболдын цаатал зүүн талд Хуйга. За мөн цагдаагийн орондоо. За айзэн хоёрын хүрлээг бол бүгд таньж байгаа. Урлагийн гавьяач хүртэн. За мөн цагдаагийн гэрэл хамтлагийн хөгжимчин айзэн хоёрын хөгжимчин олон хамтлагийн гранд чигээ тий. цагдаагийн цол хэлхий баг. За тэгээд мөн баруун гар талд тулгаа маань сууж байна. Мөн цагдаагийн орондоо гэрэл хамтлагийн гоцл гитарч тийм ээ. Түүний баруун гар талд ахлах дэслэгч Ариун Бат. За ийм бүрэлдэхүүнтэй бидний урилгын хүлээн авч сайхан аялгуудуу хөгжмийг манай үзэгчдэд хүргэхээр урилга хүлээн авсан баярлж байгаагаа илэрхийлж байна. За сүүлийн уран бүтээлээс орох одоо гэрэл хамтлагч ер нь уг замын цагдаагийн хамтлаг гэдэг байсан. Тий. Замын цагдаагийн 40 жилийн түүхтэй хамтлаг байна даа гэж. Би анх одоо үүсгэн байгуулсан. Үүсгэн байгаа. Тэгээд тэрнээс хойш одоо ингээд 3 дахь үе явж байна. Анх бол улс төрийн дууны хамтлаг нэртэйгээр гарч ирсэн. 1986 онд анх. 40 жилийн өмнөхөр улс төрийн дуу дуулахаас жаргагүй ардчил руугаа ороогүй байсан социализм, коммунизмын ялалтын төлөө тэгээд хүчний байгууллага бол улс төрийн дуу дуулахаас аргагүй тийм ээ. Ер нь бол яг бид анх хамтлагаа байгуулах болсон шалтгаан гэх юм бол тухайн үеийн цагдаагийн ерөнхий газар гэж байгаагүй улсын цагт сэргийлэх ерөнхий газар гэж байсан тийм ээ. За тухайн дарга нь Пүрүү генерал байсан. Пүрүү генералын өдөртөвчтэй урлагийн хүслэг болсон. Тэгэл тэрэн дээрээс яг одоо тухайн үед бол улсын авторын шалган байцсан газар гэж байсан. Газрын бүрэлдэхүүнээс урлагийн хүслэг зохион байгуулсан. Тэгэхээр бол мэдээж дотооддоо тийм ээ. Дотооддоо урлагийн хүслэг зохион байгуулаад тэндээсээ шилтгүүдээ шалгаруулж тэр уралдаан тэмцээнд орсон л доо. Тэр үеэс эхэлж л одоо энэ хамтлаг үүсэж тэн дээрээ бид нар бас нэг хамтлаг болж улс төрийн дууны хамтлаг болж ингэж бүрэлдэн тогтсон юм байна. Одоогоос 20 жилийн өмнө UB Palace-ын тайзан дээр за манай айзэн хоёрынхан бас ер нь энэ хамтлагтай холбоотой байдаг тоглолт хийжсэнийг бид нэр үзчихсэн. Тэгээ манай UB-ийн Вен студийн бидэрлэгийн Агийн маань талигч Агийн маань бас хамтлагтай их холбоотой байсан. Олон сайхан дууны клипний зураг авалт гэдэг их уран бүтээлд айгүй сайхан дурсамжууд байдаг л да. За тэгэхээр нэвтрүүлгийнхаа эхний дууг одоо нөгөө бэлтгэл дээр нь бид хэд яг бэлтгэлийн хувцастай юугаа дуунуудаа дараалуулаад бичээд авцсан. Тоглолтыг нь тий. Тэгээд эхний дууга ямар дуу цагдаа Монгол цагдаа байлаа тий. Тэр дууга сонсгоо. За тий. Шиг хондоо тэлтэй эгсэн жагсааш дайчин жавхата томгаатиха амгад хамгаахад төр устан үрсэн андга тангарахта төр устан үрсэн андга тангарахта гэрэл сүдэ андэрди каргүй гээ дарсан Орсон сэтгэлээр харсан Монгол цагдаа сэтгэлээр харсан Монгол цагдаа Атж
хаасан бүрэн хийсүүдрэл цэжэрэ хаасан гэрэл сүдэл амьдралыг харгүй гээ дарсан эхэм автаа сүудгэр хүний орслоо сэтгэлээр харсан Монгол цагдаа сэтгэлээр харсан Монгол цагдаа Олондоо сэтгэлтэй эгсэн жагсаад шиг дайсан жавхата туман артынхаа амудан хамгаалаа төрөстан үрсэн анда тангарахта төрөстан үрсэн анда тангарахта гэрд сүдэд амьдралыг харгүй дарсан эрхэм орслоо сэтгэлээ харсан Монгол цагдаа сэтгэлээ харсан Монгол цагдаа гэрд сүдэлт амьдралыг харгүй дарсан эрхэм автаа сэв бүгд хүний орслоо сэтгэлээ харсан Монгол цагдаа Сая бидний сонссон Монгол цагдаа болж байна. Би FM радиод байхад энэ дууг их явуулдаг байлаа. Энэ дууг Баянгалын Батал дарга их мэдчилгээ хүмүүс их захиалдаг байлаа. За энэ албантай олон жил ажилласандаа тэгээд манай студ замын цагдаагийн нэвтрүүлэг хийгээд тий гац нэвтрүүлгээрээ олон жолооч нарыг урамшуул шагнадаг байлаа. Энэ дууны зохиогч аян манай хүрдээ үгийн би нэг Монгол ах гэж байгаа Сүхбаатарын нэг хөгжмөн зохиолч ах энэ дуу танилцсан байсан тийм. Тэгээд сонссон тэр бол гоё аяа байсан. Тэгсэн чинь би бас нэг бацааш би чинь ирсэн чинь тэгээд жоохон тийм цэргийн маркетинг жоохон явсан ээжүүд яах вэ батал тахсан. Тэгээд тэр хоёр дахь хөлбраар нэсэн чинь хоёр айтад юм байна. За тэгээд замын цагдаагийн хамтлаг байж байгаа. Одоо шууд ерөөсө цагдаагийн ерөнхий газрын хамтлаг болсон байна шүү дээ. Энэ гэрэл гэдэг хамтлагтай яаж холбогдсон юм бэ гэхээр 20 жилийн аваараа UB Fast энэ гэрэл хамтлаг анх тоглолтоо хийх гээд тэр үед би тэр UB Fast-ыг хариуцсан цагдаагийн хэсгийн даргаас 10 дугаар орлоо. Тэгээ манай нөхдүүд бид нар чи Баянгол дүүрэг цуг энэ хэд маань замын цагдаа би одоо 90% жирмийн чиглэлээр ажилладаг байсан. Тэгээд ийм тоглолт хийх гэж байгаа одоо танаа наа чи хийвэл яах вэ гэх. Тэгээд бид нэр ярилцаад цуг тэр үеийнх нь өдөрлөг одоо баяр захирал, баясгалан захирлын энтертэй уулзаад тэгээд ингээд цагдаагийн хүмүүс ийм авьяастай хүмүүс ингэж яваад бид нэр дэмжье. Туслая гэд ингээд анх энэ UB Fast тоглолтоо зохион байгуулад Монгол цагдаа гэдэг тоглолтын эхнийх нь тоглолт гэж явуулсан баха нэр нь. Тэгээд одоо би нэг урд нь хамт ажилладаг ч гэсэн урлаг талаас нь бол би мэдэхгүй. Тэгээд тухайн үед мэдчихсэн. Тэгээд тэрнээс хойш нөхөрлөөд яг нэг байгууллагад
нэг зорилгоор ажилладаг өсөд хамтраал явдаг байсан. Ерөнхий газрынхаа хамтлаг болоод их өргөжж байгаа юм байна шүү дээ. Тэгвэл дараагийн дууга ямар дуу? За дараагийн түрүү бэлтгэл Монгол гэр. Монгол гэр. Тийм Монгол дараагийн Энэ Монгол гэр чи зохиогч нь юм билээ. Өчигдөр хин töөлөө үгийн бадрал Бадрал. соёлын нэргэн ажил. Одоо энэ Нисванысын цацаагийн аа тий. Цагаагийн аа. Хиний төлөвч нэрийг хин гэдэг. төвшин төр Төвшин төр Багнуурын. багнуурын Тий. Энэ их гоё дуу шүү дээ. тийм Тэрийг анх манай инх төрт өгсөн бил. Тэр хойд бид нар яг нийж багтаа бол би болсон тийм ээ. Зэрэн худрах талнутагт зэрэглэндэнч умбах Монгол гэрүү тарааж тавьсан тан шигэ талдаан цайрах Монгол гэрэмэн Хинийч ордоноос чилүү хэнцэр ганган Монгол гэрмэн эртний үеэс уламжлалтай эцгийн минь голом Монгол гэрмэн Зундаан зусаж намар нүдэлдэг өвөлдөн тухлаж хавран сэлэгдээ цагийн айсаар нүдэлж болдог цагаан асарт Монгол гэрмэн Хинийч ордоноос чилүү хэнцэр ганган Монгол гэрмэн эртний үеэс уламжлалтай эцгийн минь голомт Монгол гэрмэн худрах талнутагт зэрэглэндэнч умбах Монгол гэрүүд тарааж тавьсан тан шигэ талдаан цайрах Монгол гэрмэн Хинийч ордоноос чилүү хэнцэр ганган Монгол гэрмэн эртний үеэс уламжлалтай эцгийн минь
болон Монгол гэрмэн хинийч ордноос чилүү хэнцэн ганган Монгол гэрмэн эдний үес уламжлалтай эцгийн минь болон Монгол гэрмэн эцгийн минь болон Монгол гэрмэн (2022 онд үйлдвэрлэгдсэн 2025 онд Монголд орж ирсэн бүтэн цэнэгээрээ 400 км зам туулах бүтэн люкс ангиллын 100% цахилгаан автомашин зар нь утасны дугаар 94401199. Хотоос холг үе хан уул дүүрэгт хуучин эсхээс урагш Амгалан хаус хотхны ард тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 94401199. Сонгон хайрхан дүүрэг 24-р хороо баруун салааны Бумбтын аршааны баруун аманд ойн захад тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 991279. Вакуум цонхаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууцад дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонхаалганы 3 буг үйлдвэр утас 991279. Хотоос холг үе хан уул дүүрэгт хуучин эсхээс урагш Амгалан хаус хотхны ард тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 94401199. Сонгон хайрхан дүүрэг 24-р хороо баруун салааны Бумбтын аршааны баруун аманд ойн захад тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 991279. 2022 онд үйлдвэрлэгдсэн 2025 онд Монголд орж ирсэн бүтэн цэнэгээрээ 400 км зам туулах бүтэн люкс ангиллын 100% цахилгаан автомашин зар нь утасны дугаар 94401199. Намохон улаахан цэцгөөж Sally called, ich got too old. She said it's a boy. Тулга одоо соол гитар тоглодог. Би ч одоо нөгөө зам тээврийн ослоос сэргийлэх манай дижитал студийн гарц нэвтрүүлгээр их ч уулзалддаг. За хоёлаа гарц дээр бол зөндөө одоо нэвтрүүлэг хийлээ. Одоо ретро аккорд ор гэл уулз хулгандоо л хэлдэг тий. Тэгээд эдгэрд гарсан байна л орох хэрэгтэй байсан юм уу юу? Ер нь бол цаг хугацааны хувьд бол тэгж таарад байна л да. Аа. Тийм тухайд одоо тэгээ нөхцөл нэг сайн бүрдэж өгөхгүй. Бит хоёрын одоо уулзах болсон шалтгаан юм хийжсэн юм маань юм болцоол замын хөдөлгөөний аюулгүй байдлаа холбоотой түүнээс өрцөн сэргийлэх чиглэлээр л олон нийтэд одоо сурталчилсан. Ийм л нэвтрүүлэг дээр хоёулаа ерөнхийдөө хамтарч ажилладаг байлаа. Тэгээ мэдээж тухайд бол одоо нөгөө хамтлаг маань юу болж байна нэг таад маань ретро аккорд нэвтрүүлэг дээр нэг орохгүй мүү гэдэг ийм байдлаар уулзч ярьдаг байсан. Тэгээ нөхцөл юмнууд нь тухайд бүрдэж өгсөнгүй л дээ. Тэгээ байж байгаа яг өөрийн чиглэлээр одоо бид залуугаараач гарах юм тэтгэвэртэй. Тэгээд одоо өдөөд л одоо ингээд гавьныхаа амралтанд гарсны хойно ингээд уулзтал ийм л одоо хувь тохиолдол байсан байх тийм ээ. Зам тээврийн ослоос урьсан сэргийлэх, зам тээврийн ослыг бууруулах 20 он гэхэд ер нь дэлхийн улсууд зам тээврийн ослоор нас барагчдын тоо маш их болно гэдэг байсан.
Тэгсэн тэр ДМБ судалгаагаар тийм тоо байсан бол манай замын цагдаагийнхан гэдэг юм уу ер нь тэгээд олон нийттэйгээ их сайн ажилласны үр дүнд автомашины тоо тэгж прогрессор өсөж явахад ослынхон тоо бол бас хэмжээнд нь барьсан байдаг тийм үзүүлэлт байгаа гэдэг. За тэгээд ретрогийн дондор амар автын ослын явуулчлаа. Дараагийн дуугаар ямар дуу байлаа? Бас цагдаагийн дуу. Замын цагдаа бүсгүй. Энэ дууны түүх гэх юм бол манай тэр замын цагдаагийн эмэгтэйчүүдийн зөвлөлт гэж байдаг. Манай эмэгтэйчүүдийн зөвлөлийн дараа Эрдэнэ чимэг маань надад нэг хүсэлтэй байд. Багахаа одоо нэг зөвлөх эмэгтэйчүүдийн тухай нэг дуутай болов. Тэгээд за даваа шүлгэнүүд аваад тэгээд ямар ч байсан одоо дуу бүтээж өгөхөөр амлчихсан. Тэгээд янз янзын шүлэг ирнэ. Тэгээд зарим таалагдахгүй. Тэгээд нэг шүлэг ирж тэрний би хүрлээдээ өгч шүлгээ маань хийж Ариун бат маань дуусан түүхтэй. Үгийн нь одоо миний санджаар манай бичиг иргэн ажилтан болорццэг болорццэг багч байсан. Зөв. Тэрний үг гэдэг. Ариун батын дуулсан өглөө нар бандаа замын голоор бүсгүй цагдаа бүсгүй яваад гэдэг. Тэгээд яг л нэг тийм өглөө орсоор тийм ер нь шөнө өдөр шөнөгөл зам дээр ажилладаг болсод шүү дээ. Замын цагдаа бүсгүй их гоё дуу байлаа шүү. Тэгэл жил болгон бас эмэгтэйчүүдийн баяраар бүсгүйчүүдэд зориулж тэр дуугаа дуулна. Тэгээ бүсгүйчүүд маань бас гоёор хүлээж авна. Тэгээ тэр дуугаа бас ингээд бөөнөрө бүгдээрээ мэддэг болцсон. Ингээ хамтдаа болохоор бол энэ үед бол мэдээж маш сайхан. За тэгвэл энэ дуугаа сонсъё. За. Өглөөний ургах нар замын голоор алхалж Өчшин бүрийг тасартал шүлийн дуутай хансаж Жаргах ургах шаргал нарны орон зайг цогцолж Чексадын цэрэг шиг жавхатсан замын цагдаа бүсгүй Чин цагаан сэтгэлтэй эхэнсэг Монгол дагн Эгэл түмэндээ хүндлэгдсэн замын цагдаа бүсгүй Шуурган дундуур албаа гүйцэтгэн хөдөлгөөн цогцолж Шагсан бороод хайцунарч аянгын гэл батар хоршиж Өнгөр төрийн тангарахтай саянбан мөрдөс тусгүй Өөрөг авсан тушаалтай эгэл Монгол бүсгүй Чин цагаан сэтгэлтэй эхэнсэг Монгол дагн Эгэл түмэндээ хүндлэгдсэн замын цагдаа бүсгүй Түмнийхэн амгалан ихийг хамгаалан сахиулж Аллыг гэрэн төхөрөр хөнгөн шуурхай цогцолж Алтан амаар хуваалцаж ард түмнээ хамгаалсан Амгалан төрийн тангарахтай замын цагдаа бүсгүй Чин цагаан сэтгэлтэй эхэнсэг Монгол дагн Эгэл
замын цагдаа бүсгүй ээжийн цагаан сэтгэлтэй эхэмсэг Монгол дайган эгэл түмэндээ хүндлэгдсэн замын цагдаа бүсгүй замын цагдаа бүсгүй гэдэг дуугаа сонсчлаа. Тэгтэл одоо цагдаагийн тухай бас их олон гоё дуунууд байдаг. Цагдаа бүсгүй энэ гэсэн бас дуу байх уу юу? Цагдаагийн байгууллагын дуудах дуунууд бий. Ер нь жоохон энэ нөгөө гэрэл хамтлаг маань замын цагдаагийн анх хамтлаг байсан учраас жоохон замын цагдаа бүсгүй гэж жоохон жоохон онцолж. Ер нь тэгээд энэ манай хүрлээ энэ айзам хоёрынхан бол манай энэ рок, поп, эстрад, хип-хоп, за нийтийн дуу гэдэг ер нь энэ дуу хөгжмийн салбарт бол жанр төрөлд нь одоо ингээд уран бүтээлийг хийж, аранжировок, найруулга, дуу бичлэгийг хийж хэдэн нэг үеийг ер нь авч явж штэ. Айзам хоёр хамтлаг байгуулагдсан үеэс өнөөдрийг хүртэлх энэ одоо Монгол дууны энэ бүх нийт сангийн бол сүүлийн 30 хэдэн жилийн бол ихэнх хувийг энэ одоо гантөр аранзаа хүрлээ эдгээр одоо энэ гараар гарсан байгаа тий. Тэгэхээр одоо саяхан бас хүрлээ маань урлагийн гавьяас цол зүтгэлтэн болсон. Одоо хүрлээгээ төрийн ордны гаднаас ингээ гараад ирэхээр аргагүй одоо манай Цэцгийн Батболд энэ төр бол 40 жилийн өмнө 90 оноос өмнө эстрад урлагт орсон улсууд бол энэ гавьяа шагнал хүлээн зөвшөөрөгдөв шүү дээ. Тэгэхээр хүрлээдээ ийм сайхан бас уран бүтээлж энэ сайхан сол тэмдэг гавьяа болсон бас үзэгчдийнхээ өмнөөс баяр хүргэе хамтлагийнхнаас. Тэгээд манай айзам хоёр хамтлагийнхныг би бас нэвтрүүлэг эхэлсэн цагаас эхлээл нэвтрүүлэгтээ орохыг ураад тэгээд New Star дээр нэг хамтлагаар нэг авсан тий. Тэгээ хүрлээ маань одоо 2 дахь л орж байна. Батал дагвал хэд орчиж байгаа шүү. Манай бас ретро аккордод говь сүмбрийн манай Бачаргалдын туранда хайрхан нэг тий юу яадаг говь сүмбрийн дараагаар очсон байж байгаа бас замын говь сүмбрийн цагдаагийнхан бас орж исэн. 2 дугаар хийгдсэн. За пионер дарга талигч Пёдор хин гавыг уранда мөн орсон. Манай нэвтрүүлгийн шторконд явдаг тий. Тэгээ мөн морин хуурч орсон мөн юун дээр ер нь замын цагтад бол хөгжим тоглолтог маш олон хүн байгаа шүү тий. Одоо энэ олон нийтийн хуйгаач нь энэ сая олон нийт урьдчилан сэргийлэх гэж байгаа евро очсон. Бас Баянгол шүү дээ. Тэгээ хуйгаач нь Баянгол байсан. Баянгол. Тэгээ замын цагтаагийн явдлыг дандаа Баянголоос өгшөлтэй байгаа юм уу тий. Энэ л шүү. Ер нь юм шүү. За дараагийн дуу байна. Ээжээ турсан. Энэ дууны түүх гэх юм бол бас их сонио. Энтэй аймагт байж хад Лусан Жамсын их Баатар гэдэг манай найз. Тэгээ манай холын хаянд явж байгаад тэгээд эргэж ирэхэд нээж нэмэрч байсан. Тэрэндээ зориулж бичсэн дуу. Аян хийсэн гинэ? Аян хүрлээ. Зүсэр бороотой шөнөөр зүүдэн дэрэрээ ээжээ хөгшин шар мөнхүүгийнхээ хөглөж яваагийн хараарай борооныхын ботон сэвшээ салигтай амнаас үнтэй нутагтаа асгарч яванда хүүчин
сандаг шүү батаг шүгий минь чагнараа борооныхын ботон сэвшээ салхитай амнаас үнтэй нутагтаа асгарчл яванда хүүчин борооныхын ботон сэвшээ салхитай амнаас үнтэй нутагтаа асгарчл яванда хүүчин Шинээр зүудэн дээрээжээ хөгшин шармухугие хөлж явагин хараараа борооныхын ботон сэвшээ салхитай амнаас үнтэй нутагтаа асгарч яванда хүүчин ...2022 онд үйлдвэрлэгдсэн 2025 онд Монголд орж ирсэн бүтэн цэнэгээрээ 400 км зам туулах бүтэн люкс ангиллын 100% цахилгаан автомашин зар нь утасны дугаар 94401199. Хотоос холг үе хан уул дүүрэгт хуучин эсхээс урагш Амгалан хаус хотхны ард тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 94401199. Сонгон хайрхан дүүрэг 24-р хороо баруун салааны Бумбтын аршааны баруун аманд ойн захад тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 991279. Вакуум цонхаалганы 3 бүг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонхаалганы 3 бүг үйлдвэр утас 991279. Хотоос холг үе хан уул дүүрэгт хуучин эсхээс урагш Амгалан хаус хотхны ард тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 94401199. Сонгон хайрхан дүүрэг 24-р хороо баруун салааны Бумбтын аршааны баруун аманд ойн захад тэг 107 га газрын эрх шилжүүлнэ. Утасны дугаар 991279. 2022 онд үйлдвэрлэгдсэн 2025 онд Монголд орж ирсэн бүтэн цэнэгээрээ 400 км зам туулах бүтэн люкс ангиллын 100% цахилгаан автомашин зар нь утасны дугаар 94401199. Хинга Баги Ахмад гитар бариад энд ч гэсэн одоо банзан гитар аваад банзан гитар дээр нэг одоо явж өгөхгүй юу гэдэг тулгай явах юм байна. Ариун бат болох юм.
За манай нэвтрүүлгүүл банзаг ятаагүй болж явах нэг дотоо юм шиг болох гэдэг шүү дээ. Тэгвэл ерөөсөө бүгдээ мэддэг дуу чи юу гэдэг вэ? Ер нь нөгөө юу дуулцдаг юм уу? Үзэсгэлэн төгөлдөр их орон гэдэг шүү дээ. Тэр чинь бас олон дөрсөн бас аялгаа гоё. Миний нэг боронт дуулдаг. Тийм бас нөгөө энэ үзэсгэлэн төгөлдөр их орон. За үзэсгэлэн төгөлдөр их орон бол шүлгийн бол ардын орон зохиолч Бавган Лавсурын маань шүлэг юм байлаа. Тий аян бол Батгүй гэж хөгжиж байна. Тэр би тэр ягаа сайн мэдээд байна. Батгүй гэж хүн маань хуучин эхлэлгүүрэн дээр тэр баялаг гэж хамтлаг бас тэр баялаг гэж хамтлаг клавиш дуулдаг гэсэн. Манай сургууль хөгжим багш байсан юм байхгүй. Энэ зохиосон дуугийн манай сургуулийн хамтлагийн баг бид нар анх дуулж ирсэн юм шүү дээ. Олон төрөг үзэх дөрөв хүн энэ дээр дуулдаг. Тэгээ би энэ аян хуучин ягаа сайн мэдээд байна гэхлээр нэг ийм дуу зохиос юм аа гэд бид нар тэр үед сургуулийн сурагчд байсан сургуулийн хамтлаг. Бид нар ийм дуу дуулж үзчихсэн байхгүй. За тэгээд сүүлд нь цаг үе залуучуудаар хахад одоо гавьяат аштандаг тийм дуулжсэн ингэж. Тэгэхээр ийм дуугаа хэдүүлээ. За тэгээ тийм ээ. Saran usin sagur Urçarıl narnada Zeres komildik norimanlar Zerüs sadik dolot Amin basın usul çamda Cinginin çıkartava Almin sarın sonstul doğuç Camdan bir hediye Harime ihmidet tabile Qatsın zayak Notagmi tabile Aldın abdin davu Argılı sidegu Açık hirebin zul Kusit kharidume Hurkasin gelva Tosto Adon sidiger butsek Tohome Odam şervar Tadinde Ortindo işisata Odastile alsin asad Ortxodin bodulhut Asin iredi kusil çanda Eliktunin çıkartava Almin sarın sonstul tuğuç Camdan bir hediye Haline ihminde tabile Aslan zayak Notagmi tabile Aldın vakti davul Arjulu sinegu Açık hirebin zuk Usul kharidumen Hurkasin gılva Tostok Hadun sidiyer utsek Dohome Ya billah Намуухан улаахан цэцгүүч Sally called, she's got to wood She said it's a boy